that a beer bong for a baby? Is that a beer bong for a baby? За beer bong гэдэг нь багшин зургийг оруулсан байгаа. Энэ болохоор пив уудаг юм гуурс хэлдэг. Энэ хүүхдэд зориулсан пивний гуурс уу гэж асууж байна. Darling, that's a breast pump. Darling, that's a breast pump. Хонгор минь наадах чинь хөхний саалтур штэ. Did I say I was done guessing? Did I say I was done guessing? За guess гэдэг үг нь болохоор таах гэсэн үг. Guess what гэх юм бол таалтаа. Did I say би хэлсэн үү? I was done. Do гэдэг чи хийх. Done гэдэг чи хийсэн гэсэн. Өнгөрсөн цаг. Тэгэхээр би тааж дууссан гэж хэлсэн үү? What's this? It's a diaper genie. What's this? Энэ юу вэ? It's a diaper genie. Энэ живхний сав. Diaper гэдэг нь живх гэсэн үг. Oh, it dispenses clean diapers. Oh, it dispenses clean diapers. Dispense гэдэг нь өөрөө тараах, хуваарлах гэдэг утгатай үг. Clean гэдэг нь цэвэрхэн гэсэн үг. Diaper живх. Тэгэхээр энэ цэвэрхэн живхийг ингэж хуваарлж хийдэг сав юм уу гэж асууж байна. Oh, it's where you put the dirty ones. Oh no, it's where you put dirty ones. За, үгүй. It's where you put чиний тавих газар гэсэн утгаар хэлж байгаа тийм. Put гэдэг чинь тавих гэсэн. Dirty муухай бохир гэсэн утгатай. Ones бохирцнуудыг нь гэж. Тэгэхээр бохирч өгнүүдээ хийдэг сав. Well, that's gross. Why don't you just take it outside and throw it in a dumpster? Well, that's gross. За, ямар заваа юм бэ? Gross гэдэг нь юу н ямар балерийн заваа юм гэдэг утгатай үг. Тэгэхээр заваа юм бэ? Why don't you just take it outside and throw it in a dumpster? Why don't you just take it outside? Take it outside гэхээр гадагшаа гаргах гэсэн. Why don't you just гэхээр чи ер нь ингэчүүл яасан, тэгчүүл яасан гэдэг утгыг илэрхийлдэг энэ үг хэллэг нь болохоор. Тэгэхээр гадагш нь зүгээр гаргачихад яадیں те. And тэгээд throw шидэх гэсэн үг. It in a dumpster. Dumpster гэдэг нь хогийн савыг хэлж байгаа. Тэгэхдээ хогийн савыг англи хэлэнд маш олон төрлөөр хэлдэг. Яг тэгэхээр хогийн сав өөрөө маш олон төрөл байдаг. Том, жижиг, гадаа байдаг, гэр дотор байдаг гэдгээд маш олон төрлийн хогийн савнууд байдаг. Тэр болгоно нь өөр тусдаа нэршилтэй байдаг. Ямар заваа юм бэ? Яагаад гаргаад зөвхөн хогийн савнд хийчихгүй байгаа? Хийж болохгүй гэж гэдэг. Or you're gonna do that 10 times a day? What? It goes 10 times a day? Oh, you're gonna do that 10 times a day? You're gonna do that. You are going to гэдэг товчлол шүү. You're gonna going to гэдэг товчлол. Do that чинь бүгдийг хийх болно. 10 times a day 10 times time гэдэг нь өөр цаг хугацааг хэлдэг шүү дээ. Хэдэн цаг гэдгийг. Гэхдээ удааг бас тэдэн удаа эдэн удааг бас times-аар хэлдэг. Тэгэхээр 10 times a day өдөрт 10 удаа гэхээр чи өдөрт 10 удаа гаргаж хайна гэж юу? So what? It goes 10 times a day? Юу гэнэ? What? Юу гэнэ? Goes гэдэг нь болохоор уг нь бол явах гэсэн үг шүү дээ, тийм. Гэхдээ одоо живх рүү хөөхд ялгацаа гаргаж байгаа учраас биенээс нь өдөрт 10 удаа ялгасаас гарч байгаа мó гэдэг утгаар асууж байгаа шүү. Өдөрт 10 удаа гаргадаг гэж юу? What are we feeding this baby? Indian food? What are we feeding this baby? Indian food? За. What are we feeding? Feed гэдэг чинь хооллох гэсэн үг, тэжих гэсэн утгатай үг. Ер нь бол. Тэгэхээр нийл хүүхд өөрөө хоолоо идэж чадахгүй учраас бид нэр feed хийдэг. Одоо мал тэжээдэг шиг бид нэр хүүхдийг хоолоор тэжээл өгдөг гэсэн гэдэг утгаар хэрэгжилж байгаа гэсэн. Тэгэхээр бидний хүүхдийг юугаар хооллоод байгаа юм те? Indian food энтэх хоолоо. Ер нь барууныхаа Америкчууд энтэх хоол идэхээр ихэнх нь гүйлэгдэх байхгүй. Тэр хурц замтлагчнаас нь болоод гизэнд нэгт сайн таардаг гэсэн. Тийм учраас энтэх хоолтой зүүрлж байгаа. No, dear, that's what babies do. No, dear. That's what babies do. Үгүй дээ хонгор минь. Хүүхдүүд угаасаа л ингэдэг юм. That's what he do ч юм уу, that's what she do ч юм уу ийм үг харж ирэх юм бол угаасаа л тэгдэг гэдэг утгыг илэрхийлдэг шүү. Тэгэхээр that's what babies do.
Хүүхдүүд угаасаа л ингэдэг. Plus, what are you planning on doing with the baby while you're trotting out to the garbage 10 times a day? Plus, what are you planning on doing with the baby while you trot out to the garbage? За, энэ дээр болохоор ингэж байна. Plus, нэмэх гэсэн үг. Тэгээ нэмэх нь энэ бүх нэмэх нь what are you planning on doing? За, what are you planning on doing гэдэг үг нь болохоор чи юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ гэж байна. With the baby. Хүүхдээ яахаар төлөвлөж байгаа юм бэ? While тэр хойгоор тэгсэн хойгоор you trot out. За, trot гэдэг нь болохоор юм шогшхыг хэлдэг. Одоо хөл дээр ингэж өсөрч явахыг хэлдэг. Морийг жишээ нь бид нар шогших гэж ярьдаг шүү дээ. Тэрийг trot гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр чи trot out to the garbage. Чи ингээ одоо хогийн сав руу гүйж хооронд чинь хүүхд чинь яаж ах юм бэ? Чи яахаар төлөвлөж байгаа юм бэ гэж сууж. I don't know. I'd leave it on the changing table. I don't know. I'd leave it on the changing table. За. I don't know мэдгүй гэсэн үг тийм. I'd leave it. За, ер нь бол хүний тухай ярихдаа it гэдэг үг хэрэгэлдэггүй. Гэхдээ энэ нь одоогоор хүн болж мэдлээгүй байгаа зөвхөн гидсэндээ байгаа учраас энэ нь it гэж хэлж болдог. Тэрнээс биш яг амьд ингээд төрсэн хүн дээр бол it гэдэг үг хэрэглэхгүй шүү. Тэгэхээр I'd leave it on the юмн дээр тавих гэдэг нь тий үлдээн leave үлдэх орхиж авах үлдэх гэсэн. Changing table. За, changing table гэдэг нь хүүхдийн жих сольдог тусдаа ширээ байдаг. Манайханд бол тийм юм бид нар нэг хэрэгэл зураг болохоор мэддэггүй. Гэтэ орчин үед бол манайхан хэрэгэлдэг болсон баг. Хүүхдийн жих сольдог тусдаа ширээ байдаг. Орныхаа хажууд тавьчихдаг. Жих сольдог ширээн дээр л үлдээдэг бах та. What? What'd I do? What'd I do? You can't leave a baby alone. What? What did I do? What did I do? Тэгсэн хүн болгон бүр ингээд гайхалт гэсэн чинь. Яасан бэ? Би юу хийсэн бэ? What did I do? Би юу хийчихсэн бэ гэсэн. You can't leave a baby alone. You can't чи болохгүй те чадахгүй. Leave a baby alone. Тэгэхээр энэ чадахгүй гэдэг үгээр орохгүй, болохгүй гэдэг утгаараа шүү. Чи хүүхдийг ганцаарнгийн alone ганцаарнгийн. Хүүхдийг ганцаарнгийн үлдээж болохгүй шүү дээ. Oh, of course, I know that. I mean, of course, you'd never leave a baby alone. Тэгсэн чинь бандсанда of course I know. Мэдээж би мэднэ. I know that. Мэдээж би мэднэ те. I mean, of course you never leave a baby alone. Одоо I mean гэдэг үгийг өгүүлбэрийнхаа ихэнд хэлж байгаа бол миний хэлэх гэж байгаа юмны утга нь юм байхгүй юу гэдгийг тайлбарлаж хэлж байгаа гэсэн үг. Мэдээж те тийш те хүүхдийг ганцаарнгийн үлдээж болохгүй. She wouldn't be safe. I mean she wouldn't be safe. I mean гэдэг нь дахиад үгээ тайлбарлаж байна те. Тэр чинь аюултай штэ. За safe гэдэг нь болохоор юу нь бол аюулгүй гэсэн үг те. Гэхдээ wouldn't be safe болоод ирэхээрээ аюулгүй биш шүү дээ гэдэг утгаар орч. Тэгэхээр аюултай штэ гэсэн. You know, not as safe as she would be with me, the baby dummy. You know, not as safe as she would be with me, the baby dummy. За, энэ нэг as safe as гэдэг энэ гурван үг нийлхээрээ тэрэн шиг, энэн шиг гэдэг утгыг илэрхийлдэг. Baby dummy. Dummy гэдэг нь ер нь бол тэнэгхэн гэсэн үг. Одоо яг dump гэдэг тэнэг гэдэг үгийг жоохон зөөлрүүлсэн буюу тэнэгхэн болгож байгаа гэсэн. Тэгэхээр the baby dummy гэдэг нь болохоор наад шиг ийм хүүхэд шиг тэнэгхэн хүн гэдэг утгаар хэлж байгаа. Тэгэхээр тэр тэ наад шиг тэнэгхэн надтай хамт байхдаа аюултай байх нэ. Тэгээ өөрийгөө ээж байх талаар юу ч мэдэхгүй гэдгийг ойлгоод надтай хүүхэд хамт хоёулахнаа юм бол амар аюултай ах нэ гэдэг утгыг хэлж байгаа. Mommy, don't ever leave me. Mommy, don't ever leave me. За ээжээ намайг ever гэдэг үг орсон учраас хизээч битгий орхиорой. Leave орхих үлдээх. Mommy, don't ever leave me.